Сайн бацгаана уу? Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс COVID-19 цар тахлын үед одоо ахуйн хог хаягдлын асуудлын талаар та бүхэнд зөвлөмж хүргэж байна. Энэ зөвлөмжийн гол агуулга нь хэм бол ковидын үеийн хог хаягдлын менежментийн олон улсын судалгааны тоймыг та бүхэнд танилцуулна. Мөн ковидын үеийн цар тахлын халдвартай холбоотойгоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан тогтоолыг бас та бүхэнд зөвлөмж болгож танилцуулна. Үүний дараа COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хог хаягдлыг хэрхэн ангилах талаар та бүхэнд зөвлөгөө өгүүлнэ. COVID-19 үеийн хог хаягдлын менежмент олон улсын судалгааны тоймыг та бүхэнд танилцуулахад энэ COVID-19 үед бол хог хаягдлын менежментийн анхдагч тулгамдсан асуудлууд нь ерөнхийдөө бараг судлагдаагүй байгаа боловч нэг удаагийн хувийн хамгаалах хэрэгсэл олшрох тусам вирус тархах эрсдлийг бий болгож байгааг бол судлаачид нотолсон байгаамаа. Хайж байгаа энэ бохирдсон хувийн хамгаалах хэрэгсэл нь хог хаягдал болж хүрээлэн буй орчныг бохирдуулах, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулах өндөр магадлалтай байгааг бол судлаачид байнга анхааруулж байгаа. COVID-19 батлагдсан тохиолдол нь мөн нас баралтын та улс орнуудад өдөр ирэх тусам богино хугацаанд мэдэгтүүс өсөж батлагдсан эерэг тохиолдол нь тодорхой шинж тэмдэггүй байгаа нь өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Жишээлх юм бол энэ Нигер болон Гайна улсад хог хаягдлын талаар судалгаа хийхэд энэ COVID-19 цар тахлын үед бол энэ судалгаанд оролцогчдын 70 гаруй хувь нь бол хог хаягдлаа ойролцох хогийн цэгт бол аваачиж хайдаг, эсвэл гол мөрөнд хайдаг, нэг бол шатаадаг, эсвэл асгах гэх мэт ийм байдлаар хог хаягдлыг бол устгадаг байна. Мөн үүнтэй адил Гайна улсын судалгаанд оролцогчдын мөн 70 гаруй хувь нь бол цар тахлын нөлөөг үл харгалзан хог хаягдлаа ойролцох хогийн цэвгүүдэд хайдаг болохыг судалгаагаар тогтоосон байна. Мөн энэ судалгаанд оролцогчдын 20 орчим хувь нь хог хаягдлаа ер нь бол шатаачдаг. Гэтэл 4 орчим хувь нь болохоор яг энэ хог хаягдлын үед цар тахлын үед гарсан хог хаягдлыг цуглуулагч эртэл хадгалах юм уу урт хугацааны системийг ингэж ашигладаг байна. Гэтэл 3.7% нь болохоор бусад ямар нэгэн хэлбэрээр энэ цар тахлын үед гарсан хог хаягдлыг бол зөвшөөрлгөө устгах аргыг хэрэглэдэг болохыг энэ олон улсад бол судалж тогтоосон байна. Ер нь бол эдгээр судалгаа нь хог хаягдлыг зайлуулах менежментийн буруу үйл ажиллагааны улмаас айл өрхүүд COVID-19 халдвар авах магадлал өндөр байгааг бол харуулж байна. Мөн цар тахлын улмаас эдгээр төрлийн ахуйн хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа нь хог хаягдлын менежментийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй уялдуулна, эрчимтэй арга хэмжээ авах шаардлагатай болохыг бол нотолж байгаа юм аа. Мөн Дэлхийн банкны 2019 онд хийсэн судалгаагаар хөгжиж буй орнуудад ялангуяа түрүүнд дурдсан энэ Нигер юм уу Гайна улсад хатуу хог хаягдлыг ялгалгүй ил задгаа хаях нь дахин боловсруулах боломжтой давхирыг хогийн цэгээс хайдаг хог хаяг ухагчдыг татдаг ийм газар болдог гэдгийг онцолж тэмдэглэсэн байгаа. Ийм хог хаягдал нь хүн, мал, амьтны COVID-19 халдварт өртөх эрсдлийг нэмэгдүүлэх хандлагатай байгааг судлаачид мөн онцлон анхааруулж байгаамаа. Хог хаягдлыг зэгцлэхгүй байх, олон улсын нийтийн газарт хяналтгүйгээр хаях, мөн хогийн цэгээр мал тэнүүчлэх зэрэг нь хөгжиж буй орнуудын хувьд бол вирусын тархалтыг өдөөх хамгийн гол шалтгаан болж байна. Ялангуяа ковидын халдварын тохиолдол ихсэх тутам хог хаягдлын бохирдол нэмэгдэх, хүрээлэн буй орчин бохирдох зэрэг нь хоорондоо шууд хамааралтай байгаа нь эрдэмтдийн судлаачдын мөн энэ судалгааны ажлаар батлагдсан байна. Үүнтэй холбоотойгоор ер нь 2019 онд анх COVID-19 цар тахлын халдвар анх тогтоогдсон үеэс хойш бол манай Монгол улсад 2020 оноос
эхлэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь гэх юм бол яг сар тахлын одоо халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн одоо хурлаас тогтоол гаргасан байгаа. Энэ тогтоол нь бол энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах ийм журмыг бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2 сарын 20-ны өдрийн 32-ийн 3 дугаар ийм тогтоолоор баталсан байдаг. Энэ тогтоолд бол одоо энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах журмыг одоо тодорхой хэмжээгээр ингэж одоо гаргаж өгсөн байгаа бөгөөд энд хамгийн гол юм нэх юм бол хог хаягдлыг хэрхэн ангилах талаар ялангуяа орон сууцны айл өрх аж ахуйн нэгж байгууллагын хувьд хог хаягдлыг бол дор хаяж ирнийн 3 янзаар одоо ангилах хэрэгтэй. Нэгдүгüүрт нь бол дахин боловсруулах боломжтой хог хаягдал буюу энэ нь хуванцар, шил, цаас, төмөр гэх мэт хогийг бол тусад нь одоо ангилан ялгах, мөн дахин боловсруулах боломжгүй одоо бусад хог хаягдлыг бол тусад нь ингэж ангилан ялгах. Үүнээс гадна 3 дугаарт нь бол хүнсний хог хаягдлыг ялангуяа одоо жимс ногооны хальс, хоолны үлдэгдэл зэргийг бол тусад нь ингэж ангилан ялгахыг бол журамлаж өгсөн байдаг. Үүнээс гадна одоо гэр хорооны айл өрх аж ахуй нэгж байгууллагад бас хог хаягдлыг хэрхэн ангилан ялгах талаар одоо энэ журамд тусгасан байгаа. Гэтэл гэр хорооллын айл өрх аж ахуй нэгж байгууллага бол орон сууцны айл өрх аж ахуй нэгжээс ялгаатай юм гэх юм бол хог хаягдлыг бол 4 янзаар ангилан ялгах талаар энэ журамд тусгасан байгаа. Дөрөв дэх хувилбар нь хэм бол гэр хорооллын айлаас ялангуяа үнс буюу шаарга маш ихээр ялгардаг. Үүнээс гадна одоо мөн гэр хорооллын айл хүнсний хог хаягдлаа тусад нь ялгах, дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг бас нэг одоо тусад нь ангилан ялгах. Үүнэд мөн дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг бас тусад нь ангилан ялгах талаар бол энэ журамд нэлээд сайн тусгаж өгсөн байгаамаа. Гэтэл энэ COVID-19-ийн халдвараас одоо урьдчилан сэргийлж хог хаягдлыг ангилах шаардлага одоо ямар учиртай юм бэ? Яагаад ийм шаардлагатай юм бэ гэх юм бол энэ хог хаягдлыг одоо ангилан ялгаснараа хамгийн нэгдүгüүрт бид бол эрүүл мэндээ хамгаалж халдвараас сэргийлэх одоо бүрэн боломжтой. Мөн байгаль орчныг бохирдохоос сэргийлнэ. Үүнээс гадна ус хөрс агаарын бохирдлыг бол бууруулахад чухал ач холбогдолтой. Үүнээс гадна байгалийн нөөц баялагийг бол хэмнэх боломжтой. Түүнчлэн хог хаягдлыг одоо бүтээгдэхүүн болгож дахин ашиглаж болно. Үүнээс гадна хамгийн чухал нэг зүйл хэм бол хог хаягдлыг ангилан ялгах нь бол эдийн засгийн одоо үр ашиг нэмэгдүүлдэг. Иймээс бол ер нь COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлж хог хаягдлыг бол зайлшгүй одоо ангилан ялгах шаардлагатай байгаа юм аа. Энэ хог хаягдлыг ангилан ялгах журамд бол хог хаягдлыг одоо 7 төрлийн хогийн савнд ангилан ялгах талаар бас мөн тусгаал нь одоо заасан байдаг. Жишээлх юм бол хүнсний хог хаягдлыг мөн дахин боловсруулах боломжгүй бусад хог хаягдал, үүнээс гадна хуванцар, гялгар уут, одоо хөнгөн цагаан, лаз, металл хаягдал зэрэг ингээд хог хаягдал тус бүрийг нь одоо энэ зурган дээр заасан өнгөөр ялгсан ийм савнд бол хийхийг одоо хог хаягдлыг ангилан ялгах журамд бол зааж өгсөн байгаа. Ялангуяа хүнсний хаягдлыг бол хүрэн өнгийн одоо хогийн савнд хийх, дахин боловсруулах боломжгүй одоо бусад хог хаягдал гэдэг маань шавар идэл, хувцас, тойл, одоо хүнсний скотч ч юм уу, төгждөг гялгар уут, жих гэх мэтийн ийм дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг бол хар өнгийн савнд ялгаж хийх, харин хувцар хог хаягдал юм уу, гялгар уутыг бол ногоон өнгийн хогийн савнд нь бас ялгаж хийх. Гэтэл хөнгөн цагаан одоо ийм лаз, металл хаягдлыг бол улаан өнгийн хогийн савнд хийх, шилийг бол цагаан өнгийн хогийн савнд хийхийг энэ хог хаягдлыг ангилах журамд бол зааж өгсөн байгаа. Харин ахуйн аюултай хог хаягдал болох одоо
аэрозолийн юм лаз, жижиг хуруу, батарей, зай, цэвэрлэгч одоо бодисны одоо савс тавилга өнгөлөгч ч юм уу одоо тавилгын будаг мөн зүү тариур зэрэг ийм үүнээс гадна одоо өдөр тутмын хэрэглээний одоо ийм хумсны будаг, хийм, баллон зэрэг ийм ахуйн аюултай хог хаягдлыг бол шар өнгийн хогийн савнд ангил нь ялахыг бол энэ журамд зааж өгсөн байгаа. Харин цэнхэр өнгийн хогийн савнд бол цаасыг одоо ангил нь ялгахыг одоо иргэдэд ингэж хогийг ангилж ялгахыг бол хэвшил болгохыг энэ болгох талаар энэ одоо журамд зааж өгсөн байгаа. Гэтэл одоо түрүү хэлсний дагуу хог хаягдлыг бол бид нар ангилахдаа орон сууцны айл өрх аж ахуйн нэгж байгууллагын хувьд бол ердөөсөө дахин боловсруулах боломжтой хог хаягдал, дахин боловсруулах боломжгүй хог хаягдал, мөн хүнсний хог хаягдал гэсэн ийм 3 янзаар нь бол ангилж хийх нь. Гэтэл гэр хорооны айл өрх аж ахуйн нэгж байгууллагын хувьд бол дахин боловсруулах боломжтой хог хаягдал, мөн дахин боловсруулах боломжгүй хог хаягдал, тэгээд хүнсний хог хаягдал, үүнээс гадна үнс буюу шар гэсэн ийм 4 одоо төрлөөр нь хогийг ангил нь ялгаж хогийн савнд хийхийг одоо энэ цар тахлын одоо халдрын нөхцөл байдалтай уялдаатайгаар нийслэлийн эрүүл мэндийн одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан журамд одоо тусгаалan зааж өгсөн байгаа. Гэтэл одоо өнөөдрийн байдлаар бол ковидын үед бол гарч байгаа бидний өдөр тутамдаа хэрэгжилж байгаа хог хаягдал гэх юм бол мөн ялгаа авахгүй 2 янзын байгаа. Нэг нь бол дахин боловсруулах хог хаягдал байна. Нөгөө нэг нь бол одоо дахин боловсруулах боломжгүй юм хог хаягдлууд байгаа. Гэтэл бид нар энэ хог хаягдлыг мөн ялгаа авахгүй одоо 2 янзаар нь ангилан ялгаж дахин боловсруулах одоо хогийн савнд салфет техникийн цаасан хайрцагч юм уу, ариун цэврийн цаасны гол, мөн цэвэрлэгээний одоо боцсны ийм хуванцар сав, мөн нойтон салфет техникийн хуванцар юм уу, гэлгар хуванцар савыг бол бид нар дахин боловсруулах хогийн савндаа одоо хийж хэвших нь өнөөдөр энэ ковид 19-ийн одоо цар тахлын халдварыг одоо бид нар бууруулах, эсвэл энэ халдвараас урьдчилан сэргийлэхэд бол энэ хог хаягдлыг ингэж ангилан ялгаж хэвших нь бидэнд бол маш их чухал холбогдолтой байгаамаа. Үүнээс гадна ер нь одоо дахин боловсруулах боломжгүй энгийн ийм хог хаягдл гэх юм бол цар тахлын үед бол бидний хэрэгжилж байгаа нэг удаагийн маск байна, мөн ариун цэврийн цааснууд байна, мөн нэг удаагийн юм уу эсвэл одоо эрзэнийн бэлэнүүд байна. Эдгээрийг бол дахин боловсруулах одоо боломжгүй учраас бид энэ хог хаягдлуудыг бол энэ цар тахлын үед бол энгийн хогийн савнд бол хийж одоо тусгааланд одоо тээвэрлэж тусгаал одоо төрлөрсөн хогийн цэг дээр очиж болоход одоо хог хаягдлын хэмжээг бол бид нар ийм байдлаар багасгах боломжтой. Гэтэл яг энэ цар тахлын үед бол олон улсын одоо ямар туршлага байна гэхлээр яг түрүү ярьсантай мөн адилхан энэ хог хаягдл нөгөө цар тахлын үед хэрэгэлсэн одоо янз бүрийн ариун цэврийн цаас, салфет техникийн одоо гаднах цаасан хайрцагч юм уу, ариун цэврийн одоо цаасны гол мөн хуванцар савнуудыг бол яах аргагүй бид нар одоо дахин боловсруулах ийм хогийн савнд бол хийж хэвших хэрэгтэй байгаа. Энэ бол ер нь олон улсад одоогоор бас баримталж байгаа ийм одоо журам байгаамаа. Харин дахин боловсруулах боломжгүй нэг удаагийн маск, эрзэнийн бэли, эсвэл одоо нойтон салфет техникийн гэлгар гадна талын гэлгар уут зэргийг бол бид нар энгийн хог хаягдлын савнда хийж хаях хэрэгтэй. Үүнийг бол дахин боловсруулах боломжтой хог хаягдалтай одоо хольж болохгүй юмаа гэдгийг иргэдэд зөвлөж байна. Ингээд ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлж хог хаягдлаа ангилж сурцгаахыг иргэдэд уриалж байна. Ингээд анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.